Эрдэст Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн. Open your head, take a glass, don't be scared, I'm right here, you wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. Орой минь үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Монгол Улсын гавьяа жүжигчин Бацааны Бацаа оролцож байна. Танд орой минь хүргье. За баярлалаа. Танаас орой минь. За таныг одоо Монгол Улсын гавьяа жүжигчин Бацааны Бацаа гэхээр Монголд бол танихгүй хүн байхгүй. Тэгэхээр би таныг одоо удам судраас чинь юм уу таны аав Бацаана гэж ямар хүн байсан? Та хаана төрсөн? Аав ээж чи юу хийдэг байсан гэдэг мэдээлэл хайгаад ерөөсөө олсонгүй. Тэгэхээр хоёулаа эндээс яриагаа эхлэх үү? За. Би ч одоо удам судрыг эцгийнхээ талыг л одоо ер нь барьдаг шүү дээ тийм. Тэгээд би бол завхны өгсөлтэй хүн юм шиг байгаа юм. За. Манай аав чинь Завхан аймгийн цагаан хайрхан сумын хүн. Аав маань их сургууль төгссөн мал их хэмч. Ээж маань их сургууль төгссөн схем биологийн багш юм. За. Нэгсэндээ сэхэтэ. Сэхэтэ. Гэр бүлдээ өсөлтөрнжээ. За. Тэгээд одоо бага наснаас би чинь багада сангинд байжгаад тэгээд Лүн суманд Төв аймгийн Лүн суманд 1-р ангид орсон. Оо за. Тэгээд Улаанбаатар хотод 22-р сургууль, 13-р сургууль, тэгээд 12-р сургуулийг төгссөн юм да. Тэгээд улсын багшийн дэд сургуулийн кинодрам ангид жүжигчний мэргэжлээр сур төгсөөд ингээд 78 онд улсын хүүхд залуучуудын театрт жүжигчнэр очиод ингэж л орон бүтээл амьдралынхаа гарааг эхэлж байна да. За тэрнээс хойшхын бид бараг бүдэг бодог л мэдээд ах юм шиг байна. Бодож явлаа гэж. Танаа удам төрн жүжигчин хүн байсан уу? Урлагтай ойрхон хүн байв уу? Манай удамч одоо жүжигчин ёстой юм усад мэдгүй. Юусе байдгүй. Байхгүй юу. Та эмээ дээр өссөн үү? Би юу нэмээ дээр. Эмээ дээр юу хавтаа эмээ чинь одоо биднийг одоо том болтол одоо юу яадаа шүү дээ. Бид нартай цуг байлаа. Яагаад тэгэхээр энэ одоо амьдралын бас нэг тийм юу ч юм уу да янз бүрийн хагцад зовлон гашуун үйл явдлын дараах одоо миний юм хөшөөж тэрний бүх гэрч бол бид нартэй бурхан бид нартай их олон жил байлгасан юм байлгүй. Манай ээж чинь 35 настай өнгөрсөн шүү дээ. Биднийг бага. Хэдүүл байсан ихээс та? Би ихээс 10 хоёулаа. Пөөх. Тэгээ тэр их олон хүүхдийг миний эцэг одоо манай гүгшээ чи хадам ээж нэгсэн. Хадам хөргөн хоёр л одоо их эвтэй сайхан найртай ингэж явсараа өнөө холдон жилийн гэж миний гүгшээж тэгээ бидний бүр том болсон 96 хүрчээж өнгөрсөн тоо. Оо зал. Их хөдөлгөөнтэй их тийм янз бүрийн одоо адлын явдалтай тийм хөгс байсан. Тэгээд гүгшээжийнхаа л ер нь одоо тэр хүний л одоо тэр их гойгуулган ухаан тэр хүний хөдөлгөөн тэр хүний одоо бас алдаа тэр бүх юмыг одоо харвагаас харж өссөн болохоор тэр хүний үлгэр дуурайж биднэрт их байдгийн шүү дээ. Таныг жүжигчин болоход ер нь Бацаа болж төлөвшөхөд одоо эмээгийн чинь хувь нэмэр нэлээд орсон гэж хүн надад хэлсэн. Тийм манай гөгшөөж бол их сонир хүн байсан. Их олонтой нийтчтэй мөртлөө танихгүй ч хүн байхгүй, таньдаг ч хүн байхгүй. Тэр байгаа орчинд бол юу н бүгдийг бужигнуулж идэг ийм гөгшин их хөдөлгөөнтэй их сэргэлэг. Тэгээд гөгшөөжс л ер нь тийм янз бүрийн юмнууд их тийм тухайд их харж тэгээ гөгшөөжийнхээ тэр одоо
хөгтөөгт зарим явдлуудыг дуурайд биднээс гөгшөөж байгаа шоолдаа цаануулж тэгээд ингэсээр гал ер нь энэ хүний тийм нөлөөлөл бидэнд тавих хайр халамж бидэнд нэг одоо гомд энэ бүгд нь одоо ер нь их жүжиг шиг одоо ямар санда би баг багта тэр сэрэлт каноны бумаг харчаад энэ манай гөгшөөж гэлээ. Тэгээд тэр нэг хөргөө дээр нэг сомын төвд нэг гэрээ хаяад нэг үйлээ сууж идэг нэг сууж тэр гөгшөөж манай гөгшөөж нэг одоо би яагаад тэр бүр санд мартчихэр нэг хоёр хураг манай ах махкамнад ажиллаж байгаа тавиад ирэхгүй юу. Үнэ их нь цаазанд орцсон. Нийтлээ болсон. Тэгээ хоёр хураг аваад нүг гөгшөөч надаа өгч гээд. Гэхдээ та яах гэдэг юм бэ энэ хоёр одоо энэ баяр орон сууцсан чинь хураг тэжээд юу болохгүй. Тэр чинь манай аавыг гойсараад энэ хоёр над нэг гэр бариад өгчээснэ би хоёр хурагтайгаа баядаа гэдэг ингэсээр гад гэр бариулсан. За. Тэгээ намайг нэг оюутан хат очиж гэрийг хаяад нэг хоёр хургаа хоёр талд нь суулгацсан гээ жомбогоо сууцсан асихраа сууж ирсэн. Тэгээд би тэр хатсан яг нэг хөргөө каноны тэр цэвэржүүга тэр юу нүдэнд харагдав юу намайг гүшээ. Тэг гүшээ чинь хүн малтай хүртэл хүн шиг ярина шүү дээ. Би бас нэг удаа очиж гэрийг гадаа очиж чинь их уртал чанга дуугаар яриад байна. За. Гэт дөхөө очиж чинь энэ ярьж байна. Хунда чи юу н дотор тамиртаач. Энэ муу хадзаа одоо яах вэ? Чамаа гутгад бүрэг ном амтан. Чи тэгээ нэг олны газар явахдаа энэ муугаа нэг явах хат үзээд ингээд одоо ингээд удахгүй та нарыг аваач тэр мал дээр авчирна. Тэгээ надад сонсогдсон. Тэгээ хүний газар очиод тэр олон мал дондоод бити нэгийг энийг чи харж чи жоогоос эрэглээ шүү дээ. Тэр хоёрыг яриад мистер цагнаа шүүст. Тэгээд ерөөсөө тэр энэ бид нар тэр гоё хүний сэтгэл тэр сайхан сэтгэл дээр хүний харьцаа тэгээд хүний төлөө санаад энэ гоё бодит гоё юмнууд ч миний гүшээж биднэрт суулгаж өгсөн шүү дээ. Ямар сайн дөнөм 2 малын 5 толгоор аваа явахгүй яа. Өнөө товрын малчдын маланд нийлүүл одоо томорчлаа. Тэгсэн ч тэр машин дээр очисон чинь нөгөө хоёртаа цагж байна тэр яг л хүн шиг ярьж байгаа юм чи. За та хоёр мань нэг олны хүний газар очиод эвтэй байгаараа нэг за хунда чи хайн хатцааг утгах чи арай гайгүй шүү чи юу юм дихсөөхөд ингээд бүр нэг хүүхдүүд явуулж байгаа юм шиг ачгч явуулж байгаа юм шиг тэгээ яар тэгтэл над ингээд дотор ингээд их тийм их сайхан мэдрэмж тэр юм хөшөөж тэр гоё сэтгэл ингээд бодогдоод тэгэл энэ тэнд ер нь тэгээд би ер нь их тийм хөшөөжийнхаа энэ чам зан юунаас бол тийм их зөөл нь штэ зөөл нөө тий би хүнд их сүрхий уурсан юм тэгээд эргээд л ер нь матгүй эргээд нэг гомдснаа тэгээд бас яах тий бас энүүний буруу хийж гад өөр дөрөө буруу гэх тооч боддгийг тэгээд энэ гоё мэдрэмжүүдийг бидэнд үлдээж өгсөн хүндээ энэ ч миний гоё уран бүтээлд амжилт болох янз бүрийн юм одоо дүр тоглоход дандаа бодогдож явдаг. Та ихээс 10 хоёулаа гинэ. Та айлыг хэд итгэх нь вэ? Би айлын 4 дэх. Би дээрээ 3 байхтай, доороо 9 дүүтэй. Ийм л однороо бужигнаад л ингээд социализмын толгойцовда борцог хайраад өнөө утта борцоо гिचэлдээ явахдаа бүгд атгатгыг худлаадаг дороо байхгүй ямар сандаа нэг бууз ихчих гүгшээж чинь өглөөд мөн хэрүүл атнаа үлдээсэн буудуудаа бүгдээр нуугаад биенээс нуугаад явчихсан өглөө явахдаа идэж явах. Тэгээ өглөө нэгнийх нас дутцгнаа гүгшээж. Гүй тэрний буудыг авч гаргаад өгөөч гэдэг. Иймэрхүү маяг. Энд дор хорондороос бууз гарч ирж байна. Тэгээ энд нууцсан. Их сайн газар хүн олохгүй газар нууцсан шүү дээ. Тэр чинь хүн санаанд орохгүй газар. Тэгж л олуулаа өслөө. Та кино драмын ангийг яагаад сонгосон юм багш энэ дээ? Гүй би одоо багаас багтаал одоо тийм нэг хөдөлгөөнтэй хүүхдээс одоо нэг улсууд нэг ярьдаг шүү дээ. Би багтаас эргэлэн тийм байсан гэдэг шиг тэр чинь зүгээр тийм л юм байсан. Тэгээд нэг тийм л юм сонирхолтой л байсан юм да. Одоо нэг хөдөлгөөнтэй хүүхдүүдийн чинь Темс рүү явуулчихдаг гэсэн үстэй. Гоо тэгээд хөдөлгөөн би ч одоо Темс рүү арайч бас явцгааргүй хөдөлгөөнтэй байсан юм байлгүй дээ.
Тэгтээ манайх бас ээж аваа хоёрынхаа боловсрол тэр гэр бүл өссөний хувьд бол үнэх буруу тийм хөдөлгөөн надад байгаагүй юм шиг. Тэгтэл хүүхдийн тэгээд иймэрхүү юм ингээ кино үзэх дуртай. Тэгээд ямар сайтай макнад байхдаа очоод нөгөө нэг Италийн кино үздэг кино механикчтай хөргөлж байдаг. Тийм кино механикч энэ чинь зүгээр ахаа гэж гүйж байгаа. Тэгээд киног ин гаргацж өгөөд юу гэж кино ихээр намайг бэлэгт киног ин зөөж өгөөд тэгээд кино мөн үздэг киногийн урлагт их сонирхтос тэгж жагаад би чинь баг бахта үнэ эмхтэй бомбөрцөг дэлхий гэдэг нэг бомбөрцөг дэлхий бэртэй гэдэг тэр дууны аян дээр бүжгэлдэг үү? Жохон багтаа юу? Би жохон багтаа. Тэр чинь нэг хоёрдугаар дэцэлгээд тэгээд бүжгэлдэг байгаад тэгээд тиймэрхүү энэ урлаг сая юм тэгээд сонгоч нөө очоо клубд шин тоглолт ирэхэд чинь би чинь өнө хүмүүсийн орд өнө тай тэр хоёрын хооронд гарч дагаад бүжгэлдэг гүйцэд дахиж явдаг байсан гэсэн. Тэгээ яг тийм өөрийн нэг тийм угаасаа л өгөгдөлтэй байж тийм үү? Өгөгдөлтэй л тиймэрхүү байсан. Тэгээд явж байгаад өөрөө тэгээ сүулдэ одоо жоохон ангид дэвшлээд өрхөнд одоо юм зэрэг урлагийн үзлэгт оролцоод тэгээд шинэ жил мэлэрч аялалч идэр хийгээд тэр ингээд сонирхлын дагуу ингэж өс төрөнд явхад энэ мэдрэмжүүд надад ягаад ер нь би жүжигчин болно гэжсэн. Ер нь тэгэл өөрийгөө олцсон юм байна дөө багаасаа. Тэмтэй тэгэл өөрийгөө л олсон. Энэ их олон хүүхдэд биднээс юм хэрэглээ тэр болгон ингэдэг сонгож байгаа сонгол үзтүүд байсан юм байна. Хөрхи олон хүүхдэд тэжээхийн тулаан маань өгсөөжтэй хоёулаа юу биднээс тэр мэрэгжид энтрий сонгох юм та. Ямар сэнд манай авч их бод түн штэ. Кануудаараа шалгалт өгөө тэнцчихэд очсон чинь аваа бидний сургууль тэнцчлээ гэсэн чинь аваа штэ тэгээд одоо чинь ээлж штэ тэгэл өөрөө л тэгээд цангичихгүй гэж тэгэл би тэгэл миний хөө баяртай нусууч хүүхдээ тэгээд сургуульд орсон гэдгийг бөөн баярлалаа. Тэгээд манайх зүн тэр их олон хүүхдүүд чинь хэнд нь онцлоод байх юм дээ. Тэгээд таныг анх одоо та ч 16 настай анхныхаа кино тоглосон тийм ээ. Тэгээд тоглоход одоо юу гэж авч байна? Гэхдээ яг энд нэг ийм юм болж ирсэн юм. Ингээ хэрэгэд бодгоо. Би кинодрамын ангид шалгалт өгөө тэнцчихэд манайхан самран дэвэр гээд тэгээ тэр үеч одоо хүүхдүүд явахдаа самар түүгээд бас хэд гурван төгрөг зуны хамралтаар болоод ингэж ил байсан юм чи. Тэгээ би самранд яваад өгөхгүй юу. Гिचэл автал бас нэг гоцын Монгол нэг самранд явчихад чинь л нөгөө өгчээж байсан. Гүчиж хаашаа л уулцдаг юм байна. Гэхдээ самранд яваад байдаг. Болохгүй цаа чи чамайг одоо нэг хүн ирээд айхтар том дарга тэр танаа урлагийг том дарга байна. Чамайг ста энгүүчүүд байлгаж ирсэн. Одоо чи хаашаа гарахгүй шүү дээ. За. Гүчээж чи чи бити гараа хойч хайх бити ийсэж яваад хэлсэн дээ. Одоо тэр даргач цагнаас өстө мундаг том дарга байдаг. За. Нэг манай энэ найр хөтөлмөрсөн киноны тосгоноор Ганбаатар гээд одоо Давиат бүжигчийн туул ихчээ нөхөр найруулагч манай кинодрамын гэдэгс тэр л байсан юм байл. Тэгээд юу яасан чинь тэр намайг кинодрамын ингэж шалгалт өгч явах жигжидгаа тэр шалгалтын дээр сууж харж байгаа л намайг тавсан юм байл л дээ. Харцсан байсан. Тэг хараад энэ за би юм кино тийм өдгийн мэсгийн кино хийх гэж л байсан юм байна. Тэгээд намайг хараад энэ хүүхдийг олоод ирэл гэсэн. Тэгээд нөгөөд бол хайж байгаа намайг. Тэгээд та юу гэж одоо том дарга ирээл. Тэгээд би юу одоо намайг яах юм. За би шалгалт өгсөндөө намайг айгуул буцаагаад гаргах гэж байгаа юм бол яах гэж байгаа юм бол гэдэл илдвэн бодлоо. Нэгдүгээр курс үсттэй тийм ээ. Дөнгөж хичээлд ороод. Хичээлд ороогүйсэн. Ороочгүйсэн юм уу? Тий, өнө хаврын шалгалт өгөөл тэнцчихэл тэгэл намранд хичээлд орох гэж хүлээж явахгүй. Тэгэл тэр оронд л тэгсэн чинь ирсэн жил айхтар. Яажаал бол гэлдэг. Үгүй би самранд яваад. За тэр гараад машин суугаад гэх. Тэгэл жирээсэн суу. Давхгүй атсан чи баазарламаа. Энэ ертөнцийн ястона өөрийнхөө мөрөөдлийн гайхамшиг пүл бат гэдэл орсон. За. Тэр кино үйлдвэр гэдэг юм л үуч нэгэд орсон. Ингээ үүдэн дээр өсөж би цэн даяус хичээдтэй та. Тэгэл дамжгаа хараад найдангаа хараад ангаасаа ирүүч ерөөсөө ингээд нээлттэй өрөөж
шүлсээ үрчих гэх тэгээд ийцтэй. Гайхаад хараад. Тэгээд тэр аваа явж байгаа улсуудыг хараад тэгсэн чинь нэг шил толтой юм ганцгаа нэг өрөөнд оруулаа. Тэгээд нүгтийг нүүрээ бодохгүй тэгээд юу анх удаа нүүрээ бодож юу имхтэй үс ямар юмгүй юм бэ гэх. Нэг өнөр яад борлоо тэр юугаас чинь ингээд тэгээд юу дээлэмсүүлээд зургийн дараагаар тэгээд зураг мураг дараад л байгаа. Тэгээд намайг картаас утсан. Тэгээд улсууд тэр тэгээд нөгөө жигждгөө гэдэг чинь намайг өрөөнд дуудлаа. За. Тэгээд за хүүхэд яасан жаах юм бэ гэж намайг тэгээд би өнөө голох удаа тэгвэл жоохон болоод дүүслэхгүй баатар хідүүл амьдэрдгүүл гэж 12 3 амьдэрдэг гэж өнөөдөө ярил цаавасаа гэл чи ч одоо тэгэд хідэн настай юм бэ чи одоо тэгээд дээд сургуульд чи яаж ингэ орж ирэх 16 чи нас ч 10 төгсөөгүй юм байна шүү дээ. Гүй би 6-таа сургуульд орчихсон. Чаавасаа тэгээд хоорон дээр жинэлдэл за гараагаас яал. Тэгжсэн чинь нөгөө нөхөр чинь нэгэд болсон найруулах гэж ирсэн 것도 аваад л явсан. Тэгэл тэдүү шийдсэн юм байлээ. Тэгээд гэрт авчиж өгтөө хаашаа битээ гараа энэ нүүр ам янз бүрийн юм та нар битээ юм дорж яач гэмтэж өрсөх болохгүй шүү гэж хэлсэн байл. Хөөе бом юу атдээ. Маргатрас нэгчлүүд өнөө гөгчөж битээ миний хөө яах тэгээ заяа битээ юм одоо болохгүй шүү дээ нүүр ам гаргарууг яах вэ? Яа болохгүй гэж би ч нэг л их тахтад юу борхон шиг л гүнсэж тэрүүгээр юм дүүдэхгүй ус мос гараа тэр усууд юм дүүдгээс мод байхгүй. Тэгээ хизээ дууцсан удсан уу нэг. Тэгэл удаагүй чинь нэг 7 8 хонцсон дуудаар за хөгтөөл юу юм бэлт. Орд дэвсгэр мөн 3 жилийн бэлт тэгээд зурганд явнаа л тэгээд явсан. Олон дүүбэлдсэн үү та? Тэр кинон тоглохдоо олон удаа дүүбэлдсэн үү? Гайгүй юу? Гүй дүүбэлт гэж ерөөсөө очиод анх удаа л одоо кино зураг авахыг чинь харж ялээ. Нэг би анх удаа тэр дөнгөж эхлээд тэр юу яасан. Гэрээ хаяад суугаад үйлдэх хэсгүй шүү дээ. Тий. Нэ загнуулаад хоноо тэр хэсгийг авсан. Тэгэл намайг урдан тэр машин шавар сууж байгаа тэр хэсгийг зургуудыг авч явах дандаа жигдчихгүй ингээ хайдуудаад суу нөгөө болтоогаа. За миний хөөс ингээ хараа гэл ингээ аппаратны хайчуул ингээ суул. Тэгээ зураг авч байгаа. За энэ юмнуудыг сайн харна шүү дээ. Чиний хутахгүй зураг авах шүү. Тэгээд нөгөө туслах найруулт нэг бас нэг юм ихтэй хоёр дахь найруулагч баясгалан тэр хитнээс намайг үргэлж биелдүүлдэг гэдэг нэг ихний хэсэг. Тэгэл тэр хэсгээ болдгоо. Тэнд суугаад уулах юу уулах. Хичнээн дүүбэл аваад өнөө жигдсгооч уурлаад. Ямар хогийн навс шиг юмнуудыг энэ урлагийн сургуульд төвж авдгийг тэр гал. Чаавасаа гэдэг энэ мэд яаж ийм ч юм. Тэгээд яасан жигдсгооч уурлаа. Явцгаа. Хоолндоо явцгаа бүгд. Наатаа энд най. Тэр юм авантасууч. Ийм хачин юм авьяасгүй ийм улсуудыг энэ очоод тэр урлагийн сургууль хас гэл. Чаавасаа гэдэг бүр бодлоор ямар ч хэцүү юм дээ нэр гэж юу сургуулийн концертанд дуулж тоглох мөн юу айжал тэгэл ингээд тэгэл гэсэн чинь найдангой явах та миний хөө тэр гоё юм штэ найдангой тэр хоолой нэг л миний хөгшөө надтай ярьж байгаа шиг санагдав миний хөө гоё юм жүжигч болох юм гоё дотроос үннээсээ бай за юу чи намайг өөртөө өвөөшгөл хар. Энэ байгаа юмыг яг өөрийнхөө амьдрч гэлээ. Тэгээ хаянд чи миний нүүр рүү хараад биштэй гой намайг өвөөгөө гэж бодоод үнэмшилтэй ингээд хар. Чи тэгээ сэтгэхэд ирэхээр аяндаа жаад өөрийн мэдрэмж төрнөдөө. Тэгээ одоо ямар сайн мэдгийг хоолунд идэхгүй ингээ хасагтаад гээж ганцар болж. За чи тэгээ бидний хоолнд яваад сайн бодоо. Тэгээд нөгөө төчсөн чинь 2 цаг шахуу байж хоолунд идэхийг л ирсэн чинь би нөгөө гэрээ гаясууж тэгээд жигдгооч их ширүүн. Юм бодсон л гэсэн. За тэгвэл шууд авах юм байна. Шууд авъя гэх. За. Тэгээд авсан тэгсэн чинь найдангой тэр нэг ингээ юу яажсэн. Энэ загнажсэн тэр хэсэг найдангой тэр ярьжсэн надад явахдаа ярьсан тэр юм бодчихсон.
Тэгээд нэрэл тэр имэйл юу аваад тэгээд намайг гүйлдэг. Тэгээд би авцарч яваад өнөө морин имэйл төдөх. Тэгээд гэрээ аяасан над руу нэг хагас. Тэгээд нэрээ ус. Мөөгийнхаа нэг над нэрэл найдангуу тэр нөөрлөө хараад ингэсэн чинь над дээр гүшээч бодогдох шиг. Тэгээд шиг санагдаад. Тэгээд өөрийн мэдлгүй нэг тэгээд ингээд яс чинь миний чийдлүүд юм төөрөөл ингээд. Тэгээд суугаад үлдсэн найдангуу явж байгаа хараас харсан чинь тэгээд гүшээж тэр бодогдоод ингээд юм бодогдчихад. Тэгээд би нэг дотор гач болчихгүй. Тэгээд намайг яасан чинь нааш эргээр миний хөөд нэгтүүд. Тэгээд эргээ харсан чинь би уйлж исэн юм байна. Тэгээд л зургийг авсан. Тэгсэн чинь жигж дууч. Арай миний хөө нааш за өөг уучлаарай их цагсан баг. Тэгтээ юм ийм гоё ингээд тоглох чи яах мундаг авьяастай хөөдтэй ялла өрмөс ууж. Тэгж л анх зураг авч эхэлж байл. Тэгэл амжилттай болсон да. Тэгээд дараагийнхаа зургуудыг яс тэр дамжаагаа их туяагч тэр найдангууд нарт энэ мундаг усуудад энэ юм их зинтэй. Энэ манай хуучны аврагч жүжигчтэй бол үнэхээр түшигтэй гоё. Яг хүнд нэг гоё сэтгэлээсээ гоё юм ярьж ханд тоглолттой хүртэл түшигтэй. Тэдний дэмжлэгээ буйнаар л одоо өрх юм. Даагуудад энэ урлагийн их айл руу хөл тавиад ороод ирсэн. Тэгээд хөл алхаж ороод л ингээл буйны нийтлээд л олон жил боллоо. Таны телевизийн хамгийн сүүлд гарсан дүрс магадгүй энэ байх гэж би бодоод нэг бичлэг бэлдсэн. За хоёлаа тэрийг нэг хараадах юм. За. Хүүе жаач. Юу алтан цааж? Хин билээ? Алтан түлхүүр? Үнээр тийм л дээ. За жаач түлхүүр ялгаа юу аа? За та яасан хөнгөтэй юм бэ? Яах вэ? Өвд ямар болохыг мэдэхгүй ш. Онд орморгүй хэдийг өвгөө ах нь бэлэн мөнгө болгосон. Та ч алсын хараатай юм аа. Малчны хадгаламжиндаа л хийнэ үсттэй. Мэдээж миний нэг орлоготой байгаа чинь Том малын буюу төрийн банкны малчны хадгаламж хоёр шүү дээ. Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Энэ төрийн банкны реклам. Тэгтээ би нэг ингэж бодсон юм л да. Анх нэг жоохон хүүхэд дүр бүтээсэн тийм 16 настай да. Энэ магадгүй таны хамгийн сүүлд авсан дүрс үү? Тийм байх шүү. Энэ ер нь тийм хамгийн сүүлд. Тэгэхэд энд одоо өвгөн ах нь болсон юм. Харин тийм өвгөн болсон. Тийм энэ хооронд хон жилүүд танд ер нь юу өгсөн бэ? Энэ хооронд хон жилүүд их юм өгсөн ч өгөөгүй мэдэхгүй одоо яа. Юу авсан бэ? Ерөөсөө мэдэхгүй дээшээс доошооч ингээд энэ амьдрал ингээд ирлээ шүү дээ. Ер нь нэр олон жил болж тээ тэр хоёроо 16 настай анх тоглож ирсэн хүүхдээ энэ хоёрын хооронд ч одоо би энэ урлагч чинь тэгээд 40 хэдэн жил болж тээ. Урлаг танд яг юу өгөөд юуг чинь булааж авсан санагддаг уу? Та боддгоо. Боддгоо. Энэ урлагийн тогоон дотор би их чимийг алдсан бах, их чимийг онсон бах. Тэгтээ алдаа нэг айл болохоор динсээр байгаа л тэгээд үдээс. Тэгтээ би эзэж нэг утраад хүмүүс ингээл унсан ч гэсэн тэгэл шалбаа буугаад нэг харигтар суугаад сүрхий гомдоод юмд гомрохоод ингээд үйдэг. Тэгээд гэж бодоод юмыг тэр тухайн үед нь тэгсгээд тэгэл хаяад л явахгүй л надад тэр бүхнийг тээгээ явах юм бол даашгүй даваа юу хачаа бол. Тэгээд тэрийг хачаа гэж би чирж явах гэж өөртөө төвхөд шүү дээ. Тэгэл хаяхын хаяад гээхин гээгээл авахын аваад тэгэл цааш явчихсан. Би чи урлагч нь бүх төрлийн хийлээ шүү дээ. Ер нь энэ амьдралч бас бүх төрлийн юм хийсэн. Би энэ урлагч одоо яагаад тийм социалист нийгэмд би зүгээр зэрэг ял хаагаад үрээдсэн намайг тэгэл театр буцаагаад жүжигчнээр ажиллуулах юм багсан ч ажиллуулж өгөө. Тэгэл би тайзан тавьчихсан. Яагаад таныг жүжигчнээр ажиллуулаагүй? Тэгээ Та ч н од байсан биз дээ. Од болчоо цэрэгт яваа үз дээ. тий Мартагдшгүй намар тоглолцсон. Хөдөөгийн баясгалан тоглолцсон.
Тэр хоёр дагсгийн олонний танил болсон л байсан юм биш байгаа. Тэгээд тэр чи зэрэгт багт бүрч гайволоод шин зэрэг багт тэр чи бүр зовлон бодож идэв шүү. Үгүй яагаад одоо таныг ч очихоор ингээд гар дээрээ бөмбөрсөн юм бодоод ирж та. Шоглох нэг үе шүү дээ. Шоглох нэг үе. Тэгээд ямар зүйл хараагаар ярьдаг юм. Тэр өнөө чим хараагаар ярих. Хараагаар ярина. Тэгжээд нэг үнэмшилтэй болох гал хөрх юм нэг яа ячаач удурах түн чочоод алдахгүй давна. Тэгээд жочоохгүй ажлаа ярих чи юу ч хүн хуураад байгаа байгаад алдахгүй давна. Хөрх. Чи ажигтай ярьсангүй гэл гэх мэт ингээд жижиг сэж тэгээд тэр чи бүр бас зарим юм лайж урта зарим юм ч бас туслуулж л байсан. Тэгээд тиймэрхүү маягаар яах тэгээд зэрэг албаагаад ирсэн чинь тэгээд тайзан дээр л ажилласан. Би тэгээд цэрэгт явахаас өмнө уг нь төмрөөтэй цэрэг төмрөөтэй цагаанаас өмнө. Төмрөөтэй хоёул цэрэгт явна гэдэг л. За тэгээд хоёул ерөөсөө хоёул хүн болъё. Тэгэл яваад гисэн үү? Тэгэл яваад гисэн. Та хаан цэрэг алба хаасан? Би Улаастад яаж яагаад офицерийн курс 3 сар төгсөөд тэгээд Эрдэнэтэд цэрэг албасан. Би тэр үе чинь 100-аад дээд мэрэгчлээ усуудыг гинт татсан шүү дээ. 100-аад дээд мэрэгчлээ ус. Тэрэнд тэднээсээ авчиад тэгээд шууд 3 сар офицерийн курс хийлгээд тэнт чи одоо энэ ерөнхий сайд баярын тэр биднээс бүгд байлаа шүү дээ. Нэг оны зэргүүд юм. Нэг оны зэрэг. Тэгээ биднээс тийм нэг монтаж хийдэг. Тэгэл бүх 100-аад дээд мэрэгчлээ усууд чинь тэр талбайгаар згсаа бүгд офицер хувцсан болсон. Хамгийн доотлолт нь би цэрэг хувцастайгаа зогсож байна. Тэгэхэд яндан генерал ингээд урдуур галахж яваа. Гү энийг нөхөр ганцаараа цэрэг хувцастай чи юм билээ. Хүү энийг болдоогүй шүү дээ. Тэгээд таны цэрэг хувцастай өстой гоё зургийг бид нар олсон шүү дээ. Тэр. Одоо найруулагч өгөх. Тэгээд намайг чи яагаад юу ганцаар цэрэг хувцастай байна? Гүг би албаа хачаад юу одоо энэ таны цэрэг хувцастай зураг юм шүү. Тийм. Бидний үеийн цэргүүд ч одоо ийм л гангараатай ийм л бас гоё л. Энд чинь тэгээд Орос малгай. Тэгээд энэ гоё энэ тэмдэг янз бүрс ичээр биднээс Орос дэлгүүр мэлгүүрээр тэр ганган цэрэг байсан. Тэгээ ороод наалт аваад одоогийнхаар ингээд тэгээд энэ чинь хороом төрүүн дээр Бакалны толгой дээр хороом төрүү задахад өмсч гоё ганган л байлаа. Гацар муч гэлээ юу? Оо тийм бүр заримдаа баяр ёслооч гацар муч тэгээд өнөө баг дарга нар ч бол шараад генерал шиг юмнууд явдаг байдаг шүү дээ. Тэгээд цэрэгт явцсан юм да төмрөөтэй. Тэгээ харин төмрөө маань карантин дээр ч төмрөөгөө сургаж төмрөө маань буцаад явцсан сургалтаас. Оо зэ. Тэгээ буцаж яваа театрт очиод би тэгээд өнөө эрдэнэ бага хэлдэг за андаргаараа гэдэг чи заавал за гүцээгээд явц. Тэгээд 3 жил албаа хаагаад буцааж тэр орон төмрөө маань говьнгод болсон кинонд тоглож хэдэн мөр төрийн шагнал авцсан байлаа. Би тэр хугацаанд арми албаагаад ирсэн. Тэгээд эргээд тэгэл тайзнээ ажиллаж ингээд тэгж явсараад Хэдэн жил хийсэн та тайзны ажил чинь? Тайзны ажил чинь жил шахуу хийгээл тэгээд тэндээс өөр юм дээгэл тэгээд би чинь цирк гинтэрэд очиж ажиллаад их монтон ингээд хотгосон. Циркэд та юу хийсэн? Циркт би мужаан байсан. Айлуулагч байгаагүй юм. Гоо мужаа хийж байгаа 6 сар болж байгаа тэгээ айлуулагч байсан. Тэгэхэд өнөө Латив тэнд бас нэг бас социалистийн үеийн нэг хэл амд ороод эрэхтэй хөлтэй бас нас орц. Тэгээ лаяах чинь нийтийн хөлсгэнээс орлогч сайдууд тэрийг эрүүгээр зохиод гимтээсэн. Алуу чи Латив чи нэг марзаг наадах чи алуу нэг сайхан 100 гаргатах гэсэн юм лээ. Тэгээ би хүний 100 гаргадаг хүн юм уу гэж зохиод авчихсан. Тийм үү. Их шатрах хүн шүү дээ. Тэгээд бид хоёрт лаяах математикч би мужааны туслах хийж байгаа. Тэгээд хоёулаа 6 сар болж байгаа. Тэгээд бид хоёр хоёулаа дагалдан жүжигчин болж байлаа. Урлагийг хүмүүс их харгис гэдэг юм. Танд ямар санагддаг вэ? Харгис нь уран бүтээл дээр
харгас юу байдгийг чадахгүй л тэгэл харгас. Юу чадахгүй л ямар Шудраг уу? Тэг шудраг үнэ. Чадахгүй л өөрийн биеэр л урдлаг бол өөрийн биеэр л тэг урдлаг гэдэг бол хагас диктатуртай зэрэгжилтийн бай диктатуртай байх. Тэр утгаараа зүгээр яг социализм үеч бас муха өнө тухайн нийгмийнхаа юугаар үнэн хөдөлн ялагдахгүй тэгэл нэр төрөө үзлээ тэгээд хүн хэрэгт ороход амархан л байлаа шүү дээ. Тийм учраас тэгээд нэг доош яац улсууд бол хизээж гарахад хэцүү. Дээшээ гарахад хэцүү байлаа шүү дээ. Тэр үчиг эвлэл нам гэдэг айхтар нарийн байсан. Тэгээ урдлаг бол тэр нэг үдс суртлын тийм нэг тухайн үеийн зэвсэг байсан. Монголын ардчилсан холбооны анхны их хурал дээр таны үг хэлсэн бид хутаг биш, бид жад биш. Жад сэлэн биш аа Жад гэж. сэлэн биш гэсэн тийм үг хэлсэн гэж хүн би бас мэдээлэл авсан. Харамсалтай нь тэр бичлэгийг олж чадсангүй. Тэр 90 оны анхны цуглаан уу? 90 оны өмнө ардчилсан холбооны анх дугаар их хурал гэдэг үйлдвэрчний соёлын төв ордон дээр одоо нэг энэ дээр боллоо шүү дээ. Тэгэхэд би үзэл бодлоо илэрхийлж бас үг хэлжсэн. Ер нь ардчлалын анх гарахаас нэхлээд л энэ ардчилсан нийгэм энэ ардчлал гэдэг бол бидэнд хэрэгтэй юм а гэдгийг би мэдэрсэн. Өөрийнхөө одоо тэгээд ийм юмд оролцсон олон цуглаан талбай дээр болж байгаа юмд оролцож үзэл бодлоо илэрхийлж байлаа. Тэгээд ардчилсан намыг 2006 анхны ерөнхийлөг сонгоход их хүчин зүтгэлээ сонгох начруудгаа сонгоход за тэгээд ардчилсан намыг 2006 анхандаа төр барилцахад хүчин зүтгэж явлаа. Ингээд л яа. Тэгээд хамгийн гол нь би надад тийм нэг улс төрмөр гэдэг маань ерөөсөө миний дэмжих асуудал энэ нийгмийн юмд байгуулахад би хүмүүрийн хүчин зүтгэлийг би дэмжинэ. А гэхдээ би өөрөөр зүгээр ажиллаа хий. Уран бүтээлээрээ бас энийг бас дамжуулъя гэсэн юм утгаар би Гошин урлагийн театрыг байгууллаа. Тэгэл 91 онд шүү дээ, тий? Тэгээ 91 онд ингээд юу яасан? Үйл ажиллагаа явуулсан. Тэгээд ямар сайд миний нэг хэлсэн үг гэдэг юм а манай Гошин урлагийнхаа одоо ярьдгийг. Нэрэд би бас өөрөө бас тэгж боддгийг. Ер нь бүх урлагийн дотроос хамгийн чухал кино гэж Ленин хэлсэн байдагтай адилхан би тэгсэн. Бүх урлагийн дотроос хамгийн ардчилсан Хошин урлаг мөн гэж хэлсэн. Тэгээ энэнийг анхны би тэр билет дээр яадгийн манай Хошин урлагийнхан бол бүгд л ярьж идэв. За яг тэгж бас нэр энэ ардчилсан хувьсгалын салхины үзэсгэлэнтэй салхины дор анх би сэжлийн. Тэгэхээр Хошин урлаг театр манай хоёр хөвшлийн байсан. Би өөрийгөө магтаж би ямар ч юм Монголын урлагт бас энэ хувийн хөвшил одоо энэ секторыг одоо яхад би бас манлаа тэргүүлээд л тэгсэн. Та яг харахгүй үүсгэн байгуулсан шүү тий. Намайг театр байгуулж яхад бүх театр хаалгаа хааж ирсэн. Чуулга бая театрууд хаалгаа хааж картын бараанд ороод тэгээд их гэцүүс би тэгээд ягаад чинь бэ театр бол ийм хичнээн юм одоо юу хотод нөлсөж тарих үлсэж болохгүй хүмүүс. Гэт үд тарсараа байгуулад тэгэл анхны тоглолтоо нэхэд соёлын төвөргөнд анхны тоглолт Монголын нэг өдргээд тоглолт эхлэхэд би бодож баатарлаа. Энэ хүн амьд үздэг болов. Яах юм болоо гэдэл ингээд бүр гайхшаа. За ямар ч гэсэн орой хідүүлээ харъя. Ямар ч гэсэн хийх юм хийцүүд үзүүлнэ гэл. Тэгэл яасан ч 7 төгчсөн жил үнэ зэрэгтлээ чи шуугаал чүчээр гадл өндөс бодлыг гадл олон хүн болоод л. Тэгээд хөшигнийг хөшигтий сусраа аваад хийчихсэн юм байна. Тэгсэн жил манай нэг жүжигч үлзий орших гэдэг. Биднес тороосон толгойд явж. Тороосоо юу чараад гэдэг юу болж ирэх. Хүү заяага юу вэ гэж яасан гэж пигвэстэй гэж. Тэгэхээр л очиг хар. Бүр шатаар ингээ голын шат биш хоёр тэрүүгээр хүртэл зайг суучих. Яа хайртай босгоо нөгөөшөөж Москвад ламд эгд тэгээд
За эхлээд гэл бүгд гойс энэ сэтгэлээр тэгэл ихсэн. Ингэж л Монголын хошин урлагийн театр хөшгөнээ. Хэдэн он? 91 оны? 91 оны 10 сарын 1 юм байсан баг. Анхны хошин анхны хошин том шоу тоглолт Монголын нэг өдөр гэж. Тэгэл бид энэ нөгөө бас л улс төрний юм одоо нөөцөл бодолтой тулгуурлаж явахгүй хүмүүсээс сэтгүүнд төрөхөр юм сайхан уран бүтээл хийлгэж зарсан. Тэнцээч өнөө анхал одоо энэ дарга нар их чинь дарга хүн тэгж удгүй ингээд имэн өнөө намайг бид ачин дарга болсон имэн сургамжлал тэгээ анхны инээдэм ч гэсэн цаанаа хашуун шимхдэг. Тий бас энэ ардталтай бод. Заавал нэг үлдэгдэлтэй байдаг да. Тий. Би нэг хашигнаар миний номерууд гэдэг нэг богийн шүлгүүд би тэн дээр жилдэг. Миний шүлгүүд бол тухай дутх нь ойлгодгүй маа. Хожимол гисдэрээ дунтж байгаа юм маргааш нэг өдөр ойлгож идэг гэдэг. Хошин урдаг энэ юм бол одоо энэ урлагийн бүтээл бол хүний сэтгэл тэгж үлдчихэвэл их зүгээр юм байгаа гэж боддгийг. Та хошин урлагийн орон зай байгааг яаж мэдэж олж харч вэ? Гэхдээ бас л эн чинь улбалаад бас л энэ аваргуудаар дагаж явсныг ач хавья би ч одоо тэгээ социализмын үе чинь латэ бахыг дагаад тэгээ зөвөрдөн ах эднээс одоо дөрөлж явах энэ ташгүй ах жанчуудаар жахад энэ мундаг аваргууд чинь дагаад тэгээд эднээс чинь гадуур матур тоглолт хийгээд би бас цуг оролцоо юмд оролцоод туслахын давцтай ингэ явж эднэртэй холбоо одоо хамт нэг тогоонд байсан юм. Би тэгээд орон зайг ер нь тэгж л энэ хошин урлаг гэдэг бол нийгэмд их хэрэгтэй байна. Энэ бол хизээч одоо даа ялангуяа энэ нийгэм одоо нийгэм нөгөө нэгээс ажиглаж байгаа энэ үед бол энэ хүмүүст бол нийгэм юм божигнаатай ийм үед бол хүний тархитлогонд бол хошин урлаг бол юмыг танин мэдүүлэхэд их тустай юм гэдгийг нэгдүгээр ойлгох. Хоёрдугаар ерөөсөө өстө урлаг гэдэг бол өөрөө бизнес юм байна. Энэ бол ерөөсөө энэ урлаг гэдэг бол уран бүтээгдэхүүний өөрийнх нь нэг ёсондоо бол таваар бүтээгдэхүүн юм байна. Бид энэ бүтээгдэхүүнээ арилжаа тэргээр амьдрах ёстой юм байна гэдэг ухтууныг бас би циркт байхдаа нөгөө Чехос интервью тоглож байхдаа мэдэрлээ шүү дээ. Тэр үед ч надад яг л тийм урлаг бол арилжаа мундаг тэр үнэлэх болон гоё. Та хичнээн жүжигчтэй байсан. Бацяба түүний нөхөд гэдэг байсан тий? Тэгээд Монголын хошин урлагийн театр байгуулагдаад ингээд хошин урлагийн театрын уран бүтээлч гэдэг байлаа. Тэгээд эднэр маань байж байгаа би нэг өдрийн дараамын театр сайхан жүжигчд маань одоо энэ инх туурмал одоо одон хэмгээд оноо маань гүйн урнаа гэдэг сайхан залуу жүжигчд тэр ард сайхан мушгтаад одоо хийх юм байхгүй нэг л байжсэн. Үгүй ингэж болох байна гэхдээ яаж гоё уран бүтээл харин тийм заяа хитүүлээ хамтарч юм ээ. Тэгээд одоо мөнгө цаасын арилжааны энэ сугмараад ингээд за гээд нөгөөдөл их олзуурах үйлс. Ингээд бацсан яа түүний нэгт команд урагшаа гээд тэгэл биднес ёо бас бацсан яа түүний нэгт гээд энэ команд ингээд бацсан яа түүний нэгт л ингээд ерөөсөө зад авсан биз. Тэгээд ингээд цаашаа үйлдүүлээ. Тэгээд эднүс ч одоо өөрөө өөрсөндөө бас анх одоо өнгөт тинээд тусгаарлаа яагаад өнгөт тинээд жүжигчин салбарлаад ингээд X төс байгуулагдаад ингээд бацсан яа байгуулагдал. Бацсан яа түүний нэгтүүч ингээд Монголын хошин урлаг. Бодоо. Одоо олон ам бол байна да. Одоо олон ам бол байна да. Энэ жил цагаан сараар дээр хамтуудыг үлдээж явахад ингээ харсан чинь амар олон болцсон байл шүү дээ. Өчнөө бардагшин, өчнөө хамтлагууд байна. Тэгээд залуучууд, тэгээд тэнд амжилж байгаа залуучууд. Тэгээ эргээд харах чинь Монголын хошин урлагч мундаг олон гавьяатуудтай болсон юм байна. Мундаг олон соёлын нэгнүүд ажилттай болсон юм байна. Ингээ алдар цолтонгууд их болж. Ингээ бодоод тах тийгээр өчнөө гавьяатууд байна шүү дээ. Тэгээд эднэр чинь бүгд л одоо дараанд урна энэ хэм байна. Нөгөө эмэгтэй жүжигчин чинь өнөө хин гоо манай ингээд юм
Ер нь дараамд байгаа бас зарим жүжигчид бүгд л одоо хошин урлагаар ингээд дамжаал бас эндээс мэдрэмж авах. Гэхдээ хошин урлаг гэдэг бол өөрөө би ягаад арчилсан бэ гэж хэлсэхээр хошин урлагч өөрөө шүү дээ. Ажил хийж бол. Заавал хошин юмаа тоглоод байгаа. Дараамтаа тоглож чаддаг. Энэ өргөх чадвартай. Өргөх чадвартай. Ийм жүжигчд тэгээд тухайн зах зээлээ мэдрээд өөрснөө тэгээд тэр юмдаа сэтгэл зүрхээр ингээд ярихаар энэ юм их сайхан өсөлтөд өргөж явах юм. Ингээ Монголын хошин урлаг Бацаа түүний нөхдөд одоо тэгээд ийм гэрвэл Монголд өнөөдөр том айд болоод үлдээсэн байна да. Үлдээсэн байна. Тэгэхээр би бас заримдаа бахархчлаа явчих. За би бас мэрэгчлэр яваад бас энийхээ дагуу бас энэ айлгэрийг бүтээгээд бас бий болгоцсон юм байна да. Гэтэл тэгээд өнөөдөр жишээ нь та аль нэг хошин урлагийн продакшн юм уу харьяалагдаж байна уу? Ягаад эндээс одоо зодог тайлцсан гэж хэлэхээр арай л эртдгээд ах шиг байх юм. Эсвэл өөрөө зайгаа барьцсан юм уу? Холдчихсан юм. Би бол таныг одоо энэ хошин урлагийн продакшнуудаас нь холдсон юм шиг санагдаад байна. Холдсон би. Яагаад холдов? Хэдэн оноос эхлэх? Үгүй энийг бодоод би заримдаа бодохдоо энэ бодлоготой чийцсэн юм уу? Яац юм? Одоогоор бол би тухайн үед бол өнөө баялаг бүтээгчл байсан юм шиг байна. Бас тодорхой хэмжээний ажлын байрыг бий болгоо. Тэгэлгүй яах вэ? Тэрүүндээ хүмүүс ажиллуулаад цалин юугийн тогоод хошин урлаг хайшаа явах вэ гэдгийг таал зааж өгсөн юм шүү. Тэгээд л байсан юм байна. Тэгсэн чинь над дээр гинтл татврын шалгалт гинт орж ирээд юу юугүй бүүмэд. Орж ирээд л ингээд шалгаад 5-6 жилийн өмнө хатаасны баримт тэгээд нэхэл буулам дарамтлаад ингээд ихсэн. Тэгэхээр би өөрөд дургуургэл бас хүч хэмдэрн гүжүүлсэн. Тэгжэл гэдгэл энэ соёлын төвөргөн дээр тоглож бүхэл тоглолтуудын орлого зарлыг над дээр авч тооцоод тавиад өчнөө торгуул тавиад гэсэн. Тэгээд сүүлдээ сангийн яам энэ орж байгаа тэр юуны хөтлийн бас ялгуулсан юм. Ингээд энэ татврын албал намайг үйл ажиллагааг өмнө зогсоогоод тухайд 90 саяын торгуул тавиад ингээд одоо ажлаа юм хаалгаад ягаад торгуул тавиад шүүх цагтаа болоод явж байгаа юм чинь яаж юм ийх вэ? Тэгэхээр ч өнөө байгаа орон бүтээлч чинь үйл ажиллагаа зогсооцсон юм байгууллага байгаад байна. Тэр бүгдээ яваад яг тархан дараа тэгэл ингээд би гудамжин лааз өсгөлөд ихсэн. Тэгээд нөхдүүд их багталтайгаар тэгээд би заримдаа бодлоо яах намайг та нар яагаад намайг ингэ оролдоод ингээд ийм байдалд хүргээд байгаа юм бэ? Тэгээд юу хэлэхээр иргэний мэдээлэлээр гэдэг. Тэр ямар иргэн намайг тэр болохгүй тэрийг хэлдэггүй маа. Гэтэл ингээд иймэрхүү юмар ингээд ягаад тухайд үйл ажиллагаа зогсоогоод ингээд дахиад ирэх боломжгүй дахиад үйл ажиллагаа их боломжгүй. Тэгээд татвар төлдөггүй байсан юм уу? Татвар бүх юм л төлдөг тэр баян зүрх дүүрэгтэр баяжлаас төлөөлөө явуулсан. Тэ нэгтлэн энэ улсуудын чинь энэ бүх татврын төлөөл энэ эрүүл мэндийн үйл ажиллагаа дэвтэрмэтрийн бөглөөд ингээд явуулсан манай нэгтлэн эднэс тавгсрын тэр үед орлого захиад тэгэл нэг тим юмар л ингээд ингэсэн. Тэгээд би за ингээд яхав тэр үед яхан гайгүй мөнгө олдгол би байсан юм байлгүй дээ. Тэгээд намнуулчихгүй юу? Тэгээд намнагцсан. Тэгээд та тэр хэрэг явдал чинь дуусаад дахиад жүжигчтэй цуглуулад байгуулад явж болов юм. Үгүй чинь жилийн дараа нэг хамгийн сайн нэг хэдхэн жилийн өмнө нэг юу яасан шүү дээ. Татврын нэг өршөөлийн хууль гарсан шүү дээ. Тэргээр л би цагаатсан шүү дээ. Тийм үү? Тий. Тэргээр л өршөөлг болсон. Тэгээд намайг тартагтан тулгаж тэгээд тийм үед тэгээд дээр нь янз бүрийн хар пиар яагаад л хөрх одоо энэ янз бүрийн тоглоомдыг мөнгө төгрөг алдсан юм гэлээ. За тийм таныг их покер тоглодог. Казино хэсэж гадаад дотоодоор явж их тоглосон гэдэг мэдээлэл байдیں۔ Үгүй тэгээд одоо яах вэ? Тэгээд улсууд энд нүг би олонний танил болохоор нэг тухайд казино энэ манад байгуулагдсан эцэд янз бүрийн улсууд байж л орчлоо. Тэр үед орж покерт тоглолтын зоонхолд яаж л байсан. Тэгээд одоо тэргээр ер нь тэгээд хар пиардах юм. Тэгээд тэргээр хамаг юм алдаад өөрснөө ингэж хүний үйл ажиллагаа зогсож ингэсэн мөртлөө хамаг юм алдаад инглээ гэсэн гээ. Тэгээд хар пиарцчих. Тэгээд
Тэгэл хүн чинь тэгээд нэг иймэрхүү юм дөрөхөд заримдаа санаа зовоод хүнтэй уулз гэхээр санаад хүнтэй хамтарч үйл ажиллагаа явуулъя, үйл ажиллагаа сэргэе гэж бодлоо хүн ч итгэх юм уу итгэхгүй юм уу те. Иймэрхүү хөдлөөр ингээд хүний амьдрал хавар гай болчих. Тэгээд нөгөө заяаг ингээд оролдуулаад сайхан авсаа одоо тэгээд та тэгээд тэр татварын өрөнд мөнгө төлсөн үү? Би явж байгаа сүлд би тухайд тэр үед би нэг 7 сая гаруй төгрөгдсөн. Дараад нь бас юм нэмэгдээд би тэрийг төлөхгүй гэж үтсээр гад тэгэл энэ 3 удаагийн би шүүхээр орсон баг. Тэгэл хөрх юм. Нэг юм юугаар яцагаатсан болж энэ татварын өршөөл явуулаад нэг орсон да. Тэр хооронд нөгөө жүжигчид маань бүгдээрээ мөрөө хөөгөөд амьдралаа бодоод тэгээд мөрөө хөөгөөд эднээс тэгээд энэ юм чинь ингээ хөгжөөд тэгээд би тэгээд ирэх хин чи орон зайг болж штт. Тэгээд орон зайг бол би шахтана. Та яаж юу таныг тайзнаас шахна гэж юу байх вэ? Гэхдээ чи бас үйл ажиллагаа явуулах тийм тодорхой мөнгө санхүү ажиллах хүч хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгнь. Тэг энийг хийхин тулд дахиад би тийм юм болгох чинь над хүч хэцүү болсон. Тэгэл за яах вэ? За тэгээд нэг алдаг хоног хөдөө орон нутгаар би нэг явж бас нэг 5 цаас амьдралаа заавранд бол тэгэл ингээд явчихсан. Тэгэл иймэрхүү. Тэгэл явт тэр анх нөө бизнес одоо энэ урлагийг бас ийм юм төрөгжсэн. Энэ хүмүүс маань өнөөдөр тэгэл байр түрээслээд ингээд тэгэл амьдрал тий байр түрээслээд нэг өрөө байр энэ тийм түрээслээд ингээд амьдрал явж. Байргүй мó та. Байргүй. Тэгээд эднэр чинь их зовлонтой бас би нэг юмд нэг яадгийг өөр юм манай энэ машингийнхэн энэ шуурлагийнхэн энэ залуучуудад дэм тусалдаг юм уу амбисул сайн намайг бас зүрх муутад уршаа зүрхний хаалганд явах зардлын тэр бүгд олоод өгсөн хамтарсан тоглолт хийсэн тийм ээ тэгээд тэднийхээ буянгаар бас ингээд сайхан эрүүл мэндийн тэр бас айгуу бас аагчихгүй ингээд явж стресс их ордгол байсан. Тэгтээ тэр эрүүл мэнд зүрх жоохон мууцсан. Нөө соцнууд нь бүдүүрээд нөгөө юу нэ. Тэгэл зүгээр нэг эдний хажуугаар нэг л тийм нэг хар PR намайг явж их алд юм да. Би зүгээр одоо миний нэг 50 насны тоглолт идсэн ингээд юу уран бүтээлчд ороод ингээд оролцоод ингээд би нэг тэмдэглэж байсан. Тэгтэл тэрний дараах нь тэгээд заяад байр аваад өгсөн юм лээ. 50 сая төгрөг өгсөн юм лээ. Нөгөөдг нь байдгүй. Нөгөөдгөр нь тоглолцсон юм лээ. Тэгэл ингээд энэ албаарч ингэж явуулдаг юм уу яа тийм. Тэгэл энэ юм чинь их над их алгаатай. Тэгэл хүн амтэн чинь надтай нэг юм за энэ юм туслаад хийхэд үний юм туслаад ирэхгүй тоглох юм шүү тэргээл тэгэл ингээд ийм бүх юм ч тэгээс үлдээ уг хүнийг бол за нэг юм ингээд хийх гэж зарим юмтай янз бүрийн гадар дотор явах гэж за бас тэгж л бодож байгаа л да нэг хүнтэй уулзаад бас санаа сэтгэл яриад хамтарч гэж бодоход за бас тэгж бодох удаа гэж ингэсээр байгаа нэг ясандаа тэгээ би өөрийгөө ч төгжээд өөрийгөө цаанаас төгжмөл болгоод ингээд ингэсээр байгаа одоо нон цаг утсан тэгээ нэг мэт таны тэр тоглох гэдэг худал үнэн бичигдэх байтугай Монголоо зараад идсэн хүмүүс ичихгүй байгаа та тийм бол доо ингээд тэгэл бүүмт та тэгэл нэг иймэрхүү байдал болцсон юм дөө тэгээд энэ үнтэй цуга миний хийх уран бүтээлийн гоё сэтэл гоё хийвч энэ юмнууд маань ингээд баг багаар ингэсээр байгаа. Одоо ч тэгээд зарим үед энэ дэндээ хүн юмдаа ишгтэй зүгээр ингээд мөрөөрөө ингээд чимээг өгс ингээд байдаг юм уу даа гэж боддог болсон шүү дээ. Ер нь тэрнээс одоо бод дотор энэ телевиз үзээ хараад гэртээ байж байгаа. Янз бүрийн юм бод сэтгэж юм заримдаа хор оцолж л байдгийг. Бүр тэр одоо хүн зүгээр атаархаж хоросч өгс. Нэг ийм гоё юм хийчихсэн. Эднэр энийг ингээд хийчихгүй. Энийг ингээд хийхээс мөнгө олддог бол би нэг ийм юм хийхээс. Одоо би энэ ванзрагчхан сүүлчийн бүнд орманаар би 20 анги кино хийсэн байж байгаа. Над тийм мөнгө хөвд. Тэгтэл би мөрөөдөл хийгээд би одоо тэгтээ би бод гэдэг
сайхан сэтгэлтэй гоё хүн ус уран бүтээл юунд дуртай хүн дэмжлүүл энийг хийх юмс гэж. Одоо Монголын телевизүүд энэ олон сериал кино энэ Солонгосын кино ингээл янз бүрийн юм болсон болоогүй юмнууд хийж байгаа. Гоё үндэснийхээ энэ гоё түүх юутай холбоотой. Тэгээ түүхэн мөртлөө уран сайхны гоё олон ингэж кино хийх юмсан гэж бодоод мөрөөдөд явчихлаа. За хоёлаа яриагаа хэдэн минутын дараа үргэлжлүүлье. Тэгээд завсарлах хэрэгтэй болсон байна. Дэлгэр Монголыг цацлаар сэрээдэг өглөөсөө дэлгэсэн хадган дээр ерөөл шингээсэн өглөөсөө буурлэжийн үрсэн цайлдаг өглөөсөө буян дорчлонд үлций бэлэгдэх өглөөсөө You don't know what's in store. Open your head, take a glass. Don't be scared. I'm right here. You wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. Таны бичсэн 20 ангид кино зохиол одоо энэ нэг телевиз болгон шахуу хийдэг болж тэ залуучуудын нөгөө олон ангид кино. Энэ хоёрын хооронд ялгаа нь ямар ялгаа вэ? Ялгаатай. Яг тэгэхээр одоо бол ягтай энэ залуучууд доноос би гэхдээ сүүлийн үеийн кинонуудыг бас нэг одоо өөрөө юм хийхгүй хүнийг шүүмжилээ гэх болов гэж бас санаад байгаа юм л та зүгээр. Гэхдээ сүүлийн үеийн манай залуучууд хийж байгаа кино бас нэг бишээ бас. Гэхдээ яг техник энэ одоо өнгө зүс бодог нь бол сайхан л юм. Гэхдээ тэнд нэг манай хуучин уран бүтээлчдийн тэр гоё сэтгэл зүрхээр тархин төхөрөх гоё асуудал гоё хүнцэн юм их ховор юм зүгээр. Сүнсгүй юм шиг санагдав. Тэ нэг сүнсгүй. Тэгээд их гоё одооны жүжигчдийн тайлд идэгсээс их гоё харагддаг болж харагдах нь их гоё юм. Гэхдээ дотор нь доторх юм нэг жамалтай л байл л. Хуучны жүжигчин тэр байга байдал тэр гоё юмараа гоё хүнд мартагдаагүй гоё тийм дөрүүд үлдэцтэй дөрүүд бас харагдахгүй. Тэгээд одоо юугаач зөгнөд байгаа нэг л их буудал зад цуснууч болоод лалаад хаан манай юм байдаг. Тэгээд холиод энэ солонгосын юмнууд дуурайд юм уу. Зарим кино үзэж хахад яштай л санагдах юм аа. За бурхан минь зураглаач нь үлдсэн байгаад л гэж бодох юм шүү дээ. Бүгдийг нь алаад. Найруулагч зураглаач ирэх үлдсэн байгаад л гэж боддог. Тэгээд эднээс тэгээд ягтам одоо нэг тэр юу тэгээд одоо хайлын буруу зөрөөд өгөөд авах юм. Тэгтэл өөрсдийнхээ Монгол гэдэг өөрсдөө л олж чад өөрсдөө л дэлхийд өнөө холиуд гарах гэдэг өөрснөөрөө очиж өөрсдөө л таниулах хэрэгтэй юм шиг санагдав. Тийм учраас би зүгээр энэ сүүлчийн мундруу гэж энэ арманаар өштэй хийж байгаа юм. Энд бол Монголын тэр байгаль дэлхийг бүр кино зургалттай оруулаад бүр тэрийг үнэхээр бас гоё. Тэгээд тэр ахуу манай ард түмний тэр зан заншил ахуу бүх юмар энэ кино тийм одоо түүхэн үйл явдал яг тийм бодит үйл явдал биш гэсэн энэ түүхэн сургамжаас үйл явдлаас санаас идлээд энэ хийсээр над үнэхээр гоё санагдаад. Би чи дууссан уу та? Би ер нь дууссан. Би тэгтээ өстой бүх юунуудаа одоо аннотацуудаа хийсэн. Эхний одоо 10 анги бол бичсэн. Үзүүлэх маягаар. За. Тэс мөнгө олохгүй би дахиад өчнөө юм нөхөд ингээд яг л бэлэн байгаа. Тэгээ та мөнгө хайв уу? Тэгээд хинтээр журхамтэйгээд тэгээд дээр нэг хямрал болсон чинь бүр заа юм ямарч яхад намаа кино хийгээд хинтэн мөнгө хөвдөө гэж бодоод ингээд л бас тэгтэл хүн амтан дартаар хэлж үцэх гээл тэгтэл хэлж чадахгүй л явдлээ. Тэгээд зарим улсууд бас нуран бүтээлч жүжигч тэнтрээ өгсөө өгж үзүүлсэн та энийг үзээрэй яг болчмоор юм уу гэх. Тиймэрхүү маягтай. Тэгтээ миний бас нэг мөрөөдөл байдгийг. Би энэ хүүхэд залуучуудын театрыг дахиад нэг байгуулсан. Хүүхдийн театрыг байгуулсан.
Одоо энэ хүүхдийн уран бүтээл гэдгийг биш үү дээ. Манайхан буруу ойлгоод байгаа юм. Хүүхдийн уран бүтээл гэдэг зүгээр мөнгөөр харж ойлгоод байна. Хүүхдэд яаж ойлгох? Бид нар тэр хүүхд залуучуудыг яадаг хүүхдийн жүжиг мэд тоглож гой сэтгэл зүрх тэлэх байсан. Одоо тэгээ тийм гоё хуучны өнөө гоё сургууль мужуулагч хоор болж цэцэрлэгийн багш нар хоор болж орны бас тийм зарим усуд хоор болчтой. Тэр хүүхдийн уран бүтээлийг ямар нэгэн төсөл юм уу юмд хамрагдахын тулд нэг удаа нэг хийгээл үзсэн. Энэ хүүхдийн уран бүтээл бүр бодлогын чанартай бол Монголын хүүхдийн театр гэдэг юм би бодгоо би бүр зураг төслийг гаргаад юу зураг мөрөгтөр би хүн болох багасаа гэдэг ингээд төслөдөө өгсөн. Хайр өгсөн да? Би яамд өгсөн юм тэгэл ингээд замхарсан. Би яамд хэдэд орсон тэгэл өөрснөө энэ дээрээс юм уу ямар нэгэн нэвтрүүлэг орохоор бод жохон Монголын хүүхдүүд ирээдүйн төлөө их гоё юм. Тэгэл хажил дээрээ ороод тэгэхээр шал бодлоо. Одооч тэгээд заримдаа бод юм дөө телевиз үзэж за энэ бас донгоч жилүүд надад сонсооч яа ингэж боддог. Та ер нь сүүлийн үед нийлээ улс төрчөөд байна уу да гэж. Ер нь ч та 90 оноос л улс төрчихсөн хүн байна. Анхны цогцон дээр очиход. Тэгэхэд өнгөрсөн жилийн 9 сарын 17-нд нэг сквадрын талбай дээр лоозон бариад зогслоо ганцаараа. Ганц хүний жагсаал гэх юм уу да. Зүгээр яг жагсаач юу гэхээр үзэл бодлоо илэрхийлсэн. Тий, таны зургийг одоо энэ дэлгэцэн дүгий. Энэ байна. Ерөнхийлөгчийн хоргийг хүлээж хуульчилсан тоноол хийхэ болооч ямар ичтгүй юм гээд. Энэ одоо нөгөө нэг өршөөлийн хууль. Тий. Ерөнхийлөгчийн хориг тийм үү? Та ганцаараа ир зогссон. Яагаад ингэж хүрээд ирсэн та? Яг өөрийнхөө энэ юм за бид нар биш үү дээ нэг юмд үзэл бодлоо илэрхийлэх заавал тэгэхээр нэг бас тийм маасыг ашиглаад тэгээд нэг цагсаа зүгтаамалгаад сүлжигнээд хүн өөрснөө юу бодож байгаа тэр үзэл бодлоо ингээд арга замаа хайгаад ингээд болцоолсон. Би тэгэл боцгүй энэ яах гэдэг энэ муухай юм байлаар явдал яа энийг би яах вэ гэдэг нэг жоохон бохимдчихсан. Гэхдээ ерөөсөө би үзэл бодлоо талбай дээр гараад л илэрхийлж өргөд яадаг. Гэхдээ тэр сонхныхын дор очиод бас нэг амьд хүн ардгаа зогсож байгаа тэдний бас харах байлгүй дээ эсвэл юм идэв. Тэрнээс бол тэгэл их холуудаа гэх тэгэхээр чи шоуурч болчих юм уу юу. Гэхдээ үзэл бодлоо үнэхээр сэтгэл зовж байгаа бол тэгээд үнэхээр сэтгэл энэ улсад тийм сэтгэл зовдөг энэ жагсдаг улсууд тэгээ намайг зогсож байгаа хажуу дээр бас ингээд бариад зүг гэдэг ингээд зогсох юм яа. Тэгээ ингэдэггүй л байхгүй Монголд бид зүйлүүд зогсоогүй л байхгүй. Тэгээ зогсоогүй тэгээд нэг юм болохоор эсвэл аль нэг ашигтай юмд болохоор сенсац бодгоод ингээд ерөөсөө Монгол сүүлийн үеүүд энэ ашиг хонжоо энэ нэг муухай байлаар юм тэгээд энэ тэгээ ерөөсөө нам төвтэй төр болчихсон. Энэ нам гэж нэг байлаар юм. Яг социализмын үеэс ялгарх юм байна уу? Байхгүй. Одоо социализм үеийг би заримдаа боддог шүү дээ. Эргээд энэ феодализм үед л орж байгаа. Тэгээд мөнгөтэй ирэх дарахтаа надад гэж байдаг. Тэгээд өнөө дундаж гоё бас социализмын үед дундаж гоё давхар сангалсан байлаа. Тэрмэр юу ч байхгүй болгоо. Одоо дээд доод хоёр туул. Тэгээд төрийн баахан цадцсан хулгайч нар өөрсдөө хамсаатан гутаад жинэлг амьдраад байдаг. Гэдэг мань мэтийн одоо өөрийгөө их юм юуны гол болгоцоо яа. Одоо ихтэй мань мэтийн нэг юм зүгээр л мөрөөрөө яваад ажил мэргэжлэр хийж. Би өөртөө сүрдээ дургу үрдээ. Өгснээ гэдэг урдлаг соёлгоо салтганаа явж ирсэн. Тухайд хинийн дагаад цүнхэн мөрж гүйж жагаад нэг аштайхан хурган дарга болоод жоохон эндээс ганц хоёр өвчтөй болоод тахгүй яасан. Тэгээд үдээд болоод юу зохиолж соёлоороо гал. Ингээд л явж байхгүй юу? Одоо тэгээд одоо байгаад амтж байгаа юм энэ. Тэгээ ерөөсөө сүүлийн 20 жилд одоо хүн манай монголчуудад сэтгэх одоо монголчуудаа ард түмнээ муулах ашиг бид өнөөдөр инээр ийм л болчих. Ашиггүй бол юм хийдгүү болчих. Бэлэнчилгээ гоё авахаа боддог болчих. Нам гэж нэг сайхан муухай юмны үүр тэнд нэг аль болох бүтэхгүй муухай юмнууд очиж байгаа тэр намаар дамжиж юунд очдог. Тэнд мөнгө төгрөг
Тэгээд албан тушаал дээр очив. Тэгээд бүгд тангараг өргөдөг нь хамгийн харамсалтай. Биелүүлэхгүй тэр тангараг өргөд яах гэсэн юм бэ? Жоохон ард түмнийхээ төлөө энэ төрийн албаныхан мад нөгөө энэ хууль сүүх мөх гişүүд бүгд тангараг өргөөд. Хаа вэ? Чорт чигчи уруу тангарагаас юм биелүүлэхгүй худлаа ард түмэнд нэг ингээд 20 хэдэн жил тэгээ энэ завсар нийгэм ерөөсөө болж байгаа нийгэм үрдсэн юм л үрдсэн. Төрийн албанд хэн очих дуртай мөнгө олох хүнд очих. Тэгээд одоо хүүхдээ сургууль бас ажил болоод нэг төрийн албанд л оруулах гэдэг. Тэгэд бүх юм дээрээс ахуулаад ингээд заацсан ингээд юм хомслаад суулгацсан билэн. Тэгээд одоо бүр жирийн үнтэй ярихад нэг тим ажил нь хоёул хамтраад энэ ашиг нь юу вэ? Завчгаар юм байна уу? Бүгд завчаар дуртай. Юу ч гэсэн жоохон юм завчиж өөртөө ашиггүй болоод тэгээд гүцээ. Энэ нийгмийн энэ ороо бусгай юмд урлагийнхэн хэр орсон бол за манай сэтгүүл зүй бол тэр чигээр яваад орчихсон. Урлагийнх адилхан. Адилхан уу? Адилхан. Манай урлагийнхан тэгэл нэг уран нэг юу хийх гэж байгаа юм дэмжих хэдэн төгрөг өгнөгээд ам гарсан бол тэгэл бүх юм тавиад байна. Яг манай мөнгө гэж тэр хинчөө мангасчоо дагаачаа. Тийм, ерөөсөө бүх нийгмийн бүхэл сүлжээг юм болгоо хийсэн. Би одоо хууль энэ сүүх мөхт юу ч итгэхгүй шүү дээ. Тийм үү. Яах юм бэ? Энд байж байгаа хадгийн нэг цагтаа нүртний гайгүй ухамсартай гайгүй тэр албан дэвэн ч ховор шүү дээ. Дандаа бүх энэ нийгмийн давхар болгоомж нь үстэй албан тушаал энэ хийж байгаа ажил мэргэжил тэр юмараа дандаа юмыг боомжлож болсон. Тэгж л ард түмнийх. Тэгээд тэрүүгээр дамжаад өнөө мөнгөний урсгалууд нь явж идэг. Сайхан юм хийж бүтээх улсууд байх юм оо. Тэгээд тэр юмнуудын нийтлүүсээ дэмжихгүй их баяр. Гэхдээ энэ Женко Батулга гэдэг энэ бизнес би ингээд телевиз юм энэ хүнийг би зүгээр нэг л удаа олж би зүгээр улсууд намайг энэ даалгавар Женко Батулгыг магтах гэж байгаа бол энэ даалгавар маалгавараа хийж байгаа баг гэж бодож багсан. За та тэрч одоо нэг л удаа тий юу уулзчихсан. Энэ одон жил болж байгаа. Тэгвэл энэ хүний хийж байгаа юм зөв л шүү дээ. Уу хаана хин юм хийчихэд энэ улсууд биенийгээ шүүмжлээ. Одоо манай энэ гатны чөчлөг гिचд одоо зөөчлөлт үзүүлэх юм ааваа. Гэтэл энэ хүн бас нэг мортой хөшөө хийцэл байгаа шүү дээ. Бас бидний бас бахархал шүү дээ. Нөө Чингисгээд чэжэд дэлдэд байдаг Чингисийн удамга би заримдаа тэгж шог юм дээр боддог юм аа. Ерөөсөө бид нар Чингисийн удмод биш байгаа. Яс юм дээр. яагаад тэр юм 13 дахь оноос байлдарнаас дараагаар зөрөгтөн зүрхтэй тарих талбайтай мундгууд надаа байлдан төрөмгөл хийгээл идлээд ингээд хийн дэлхийг нэг авсан. тэгэл бид нэр бол гэр орноосаа гэж үзнэг авгаа хөхтөд хөгсчүүл нэг хөгийн юмнуудыг нь удам тэгээд бооряас гэж нөгөөдүүд нэгэ тараад батраас тэгээд батад их бид Чингисийн өгөөдөөс үмэдэл тэргээд яриад байгаа нөгөөдөл дантаа гадна л явчихсан. Тэгэж энэ долгоор зэрэгтч тэнцдэг үү? Нүлцсэн үү? Тэгээд нэг тийм юмнуудыг үрсэт багтдаг. За тэгээд бас ингээд монголчуудаа муутнагээд намайг айгуул энэ муу юу ингээд өнөө ус сууч бас хараад өрөөх үү. За би үрдэл тантай хамсаатан болчихгүй юм шиг. 89 оны 10 сарын 25-нд нэг шүлэг биччихээ та. За. Шөнийн 01 цагт юм уу та? За. Санаж гин үү та? Гүү. Санахгүй байна уу? За тэгвэл одоо дэлгэцэн дүгнөө. Таны ямар шүлэг бичижсэн нэг. Чи мэдэхгүй л яваа даа гэж энэ шүлэг санаж гин үү? Хатуу жихрийг хазаж битгий идэлдэ гэд. Уншигч байна уу танд? Тий. Хамгийн сүлдэндээ харин чи үл сонсож хайрын шүдэрээ тар нэр хийлгсээр гэ. Шүдэ хайрлаггүй чи үгийг минь сонссонгүй. Үг сонсдгүй хүн ихийгээ яаж хайрландаа гэж юу? Энэхэн хэр чи хадсаар хэмхэлсээр эгдүүцэл хайр хоёр зүрхэнд хамт багтаж ядна. Хажуунаас минь хадж хэмхэлсээр зүрхэнд минь хөрчихвэ гэхээс хаалгаар би гадагш гарлаа. Ард чи хадсаар хэмхэлсээр үнэн хотл хоёр хашилж байдаг энэ амьдрахуд өвөл тавилан гэдэг ихий чин зассан үлгий биш юу? Чихэр хадж идэхэд хүртэл эмзэлдэг орчлон чи мэдэхгүй л явах юм да.
мэдэхгүй л байна. Тэгнэ. За нэг. За мундаг шүлэг байгаа зү. Үгүй ямар юм дээр мундаг. Би Чихэр идж байгаа хүний тухай юм шиг мөртлөө. Тийм ээ жижиг юмнаас ч гэсэн ингэ явд. Би нэг задвахт нэг эмэгтэйтэй ирэхлвэ. За. Тэгээ цог канал утсан. За. Тэгээ тэр каналд нэг өрөвдмөр юм гараад би тэгээд дарж байгаа бас эмэгтэй үнтэй үдчих бас нулимсаа нуусыгээд ингэ. Тэгсэн чинь нөгөөдөг чинь гараад гарсны дараа нэг хэнийгээ шоолоод яас жирхэн бич канал үзээ ойлаад тахтай тэгээд. Тэгээд над нэг л гачаа санагдаад. Тэгээ би яг юу суулцгүй тэгээд. Гэхдээ юу н хүн чинь тэгээд энэ байгаа энэ биш ч бол янз бүр л болж явах ёстой юм шүү дээ. Тэгэл янз тэгээд уулж дуулж хайлж ингэж л байдаг амьдралч тэгж байхгүй бол өөр яах юм. Тэгээд бүх улсууд одоо бол их гоё болох гэж гоё харагдах гэж ухаантай болох гэж энэ Монгол орн тэр чигээр гоё тоглолтууд болж. Юу н одоо жүжигчд зэрэг байхгүй. Энэ улсын хурлынхын энэ сайхантай гоё жүжиглэж байгаа юм чинь. Энэгээр цаг уран бүтээл хийж байна. Хошин урлагийн мод ажилгүй болно гэж би бодод тийм шүү. Тэгээ одоо манай хэд бол ажилгүй бол. Одоо гүндалагаас эхлүүлээд дуулаад ихэл одоо дуучид бүгд ажилгүй болно. Одоо мөнгөтэй хулгай зэрэгээр бас авилгалаар бас энэ хичээл үлдэж байгаа сайхан юмнууд уран бүтээл хийх байх. Тэднээс их гоё бодит амьдралаар хийх байх гэж би их найдаж байна. Би таны одоо залуу сайхан одоо хошин урлагийг дөнгөж байгуулж явсан он жилүүдэд одоо Мандан Бадарч явхад он жилүүдэд найз нөхдөчин байсан алтан бортнорч байсан хэдэн хүмүүсээс сэтгэлийн үг авъя гэж бодсон олдсонгүй надаа. За. Ганц хүн олдлоо. За. За тэр хүний хоёлоо яриг сонсъё. За. За. За бацаа 1974 онд би тэгэхэд 8 дөрөнгө байсан юм байна. Тэгээд манай аав нэг өдөр орж ирээд хэлж ирсэн. За энд нэг хөөрхөн хүүхэд гарч ирж байна да. За энэ бол ястаа нэг жүжигчин болвол их мундаг жүжигчин болно доо гэж манай аав их магтаж ирсэн. Тэгээд би асууж ирсэн. Тэр хүүхэд хин гэдэг хүүхэд гэсэн одоо ингээд нэг кино гарна тэрэн дээр тоглосон Бацаа гэдэг нэг хүүхэд гээд. Тэгэхэд манай кино үйлдвэрт ажилладаг хүн тэр уран сайхны зөвлөн тэрээр урьдчилаад үзсэн байсан юм шиг байгаа. Тэгээ өдөргөн байсгалныг үзчихээ тэгээд сэтгэлд нь манай аавын сэтгэлд одоо Бацаа чи их хөрсөн юм шиг байсан. Тэгээ гэртээ ирээд аав маань тэгж хэлж ирсэн. Тэгээд дараа нь нэрэл өдөргөн байсгалан киног үзсэн чинь бидний үеийн гэж жоохон сархаас амартаж жоохон бацаан гэдэг янзын үе тоглосон байдیں۔ Тэгээд тэр хүүхдтэй 76 онд мартагдчихгүй намар кинонд пробонд би явсараад нэг жижигхэн олонний хэсэгт ордог хэсэг дээр орсон. Тэгэж би Бацаада анх танилцчихсан юм Бацаатайгаа. Хаасан 76 онд. Тэгэхэд чи Бацаа чинь одоо одоогоор бол од болцсон юм хүүхдээр од болцсон л хүн байсан юм л да. Тэгээд тэрнээс хойш би Бацаатайгаа үерхэд байлаа. Өдий хүртэл үерхлээ. Тэгээ би цэрэгч явхад намайг цэрэгч явсны дараа нэг улаад сонинг аваад үзсэн чинь ромбто цэрэг гээд гарцсан мэт тэгсэн манай найз Бацаа тэнд манаргаа цэрэг татагдаад Эрдэнэтийн цэрэг ангид очсон байлаа. Гээд эргээд дурсахад одоо Бацаа тэртээ олон жилийн өмнөөс ингээд их сайхан үерхэж байсан. Манай Бацаа маань эр хүний туулах амьдралыг бүгдийг л туулсан. Чи хэрвээ санаж байгаа бол бас 80 хэдэн онд бид зүүн тийшээ манай театр барьгаад гарах гэж байхад Баян зүрхэн товчоо өнгөрөөгөөд шамтай нэг уулзж яасан. Тэгэхэд чи аавынд орцсон байсан. Бид тэгээд автобусаа зогсоож байгаад бид нар чамтай уулзж ясныг чи санаж байгаа бах тийм ээ. Ингээд миний найз Бацаа маань олон үйл явдалд бас
одоо лодоодон бугаан хуграагүй ноён руу гэдэг шиг миний найз бол өдөө хүртлээ хуграагүй ноён руу болж яваа шүү. Миний найз одоо юу сансан, юу бодож явдаг вүлээ. Толгой тархиндаа хийсэн тэр сайхан бүтээлүүдээсээ одоо нэг сайхан юм болох хэрэгтэй. Энэ дээр найз нь ч гэсэн туслан шүү. Найз нь бол бор зүрхээрээ дэмжин шүү. Бишээ туслах хүмүүс зөндөө гарч ирэх байх гэж итгэж найдаж байгаа шүү. Найзтай амжилт хүсье. За жүжигчин Баталзыг авсан бич. За тийм ээ бит хоёр ч ята. Ер нь Монголын урлагт ер нь цэргийн албаасан бидний үеийнхнээс их ховор шүү дээ. Бит хоёр чинь тэргээр их байх тий. Энэ 78 оны цэрэг би 79 оны цэрэг хоёулаа 3 жил цэргийн алба хаагаад ирсэн хоёр. Ер нь цэргийн алба хаасан бас ирчүүд гэдэг бол бас амьдралыг сайхан өөрснөө ч юм сайхан дүннөр утаа сайхан юм. Манай хотод сайхан явж байгаа шүү дээ. Ер нь тийм илүү дутуу юм байхгүй. Ногцтой бас намайг бодоход би ч бас их төргий шиг байсан. Тэгтэл бид ч ингээд биенийг олоод үерх юм да тий. Бас Хамтарч уран бүтээл хийж яваад хоёр. Хийжсэн хүүхд залуучдын театртай минийх гэж үгүй юм. Энэ бүрэлдэхүүнтэй хамт тоглож л байсан. Таныг одоо уран бүтээл хийгээрээ найз нь бор зүрхээрээ ч дэмжин шүү гэдэг чи. Тэгэхээр таныг ер нь дэмжих хүмүүс нэлээд байгаа юм биш үү? Та л өөрийгөө түгччихэд суугаад байгаа юм шүү. Надад хэн туслах уу, хэн мөнгө өгөх үгээ суугаад байгаа юм шүү та. Гэ бас тэгж санаа зовдөг юм. Тэгтээ бас явмаач санаг гармаач санагддаг юм. Тэгтэл ямар ч гэсэн би бод санаж байгаа юмнуудаа би ямар ч гэсэн гоё хиймээр санагдж байна. Одоо ер нь энэ сонгуулийн дараагаас бол гарна гэж бодож байгаа шүү. Яагаад сонгуулийн дараа болж байна? Гэхдээ ямар ч гэсэн сонгуул эхлээд би сонгуульд их санаа зовж байна гэхээр. За. Гоё нийгэм маань гоё сайхан зэвсчээд нийгэм улс төр энэ хүн ард маань гоё сайхан биднийг дэмжих ус зөндөө л гарна шүү дээ. Тийм ээ. Энэ юм маань юм бохиролцохоор энэ бохир ертөнцид тэр юм их хаагдмал болно шүү дээ. Тийм. Тэгэхээр би бас нэг өөрөө ганцхан нэг уран бүтээл хийх гээд юм юмд ингэхээс илүү бас энэ нийгэм маань их гоё сайхан ингээд айдуу зөөлөн үнэхээр гоё арчилсан хүний эрхийг дээдэлсэн ийм гоё нийгэмтэй болтгол биднэрт хиймд маань хэрэгтэй. Хиймд маань хэрэгтэй. Ардаа байгаа энэ хүүхэд залууч өөр ачнаар энэ ачаа гэж ярьдаг одоо бидний ч ачаа гэж ярьж эхэлдэг шүү. Ингээд хэрэгтэй эднэрт маань хэрэгтэй. Тэгэхгүй л ингээд тэгээд ийм юмны төлөө бохимдаад ингээ яхаар чи нүдэнд нөгөө гоё янз бүрийн юм бодогдохоос илүү ингээд өдрийн дотмын амьдралд ингээ яаж байгаа юм нэг бохимдол илүү. Та чинь 12 оны сонгуульд нэр дэвшсэн тийм ээ? Баян зүрхт үргэлт. Аль намаас вэ? Би уламжлалын нэгдсэн намаас нэр дэвшсэн. Би уламжлалын нэгдсэн манай намайг стонер өнөө их сонгуулийн PR болоод авлаа гэдэг шиг энэ Замшанаас хүн давуу талаа ашиглах зүйтэй үү? За зүйтэй. Замшанаа ашиглаад намынхаа талаар тавхуу гэлжээ. Яагаад би дэвшлээ? Би уламжлалын нэгдсэн намыг яагаад сонгосон? Манай намын дарга Батбол тэгээд Excel-ийн Батбол гэдэг хүмүүс мэднэ. Тэр байгаа. Тэгвэл энэ нам маань манай нам маа шүү дээ. Хамгийн гол нь нэг ийм л юм над миний намаа таалагддаг юм гөр. Альва юмны уламжлал гэж байдаг бол тийм үү? Тэр уламжлалыг өвг дээцгээ тэр гоё занс ухаан санаа тэр бүх юмнаас уламжилж аваад одоо байгаа энэ зүйл дээр дүн шинжээгээд залгамжлуулах юм үйл ажиллагаанд энэ манай намын энэ нийт гишүүд ер нь дэмжигчдийн гол санаа байдаг бол над энэ л үл. Тэгээд дашвалдвар гэдэг манай намын үндэслэгч их хуралд их хуралд суудалтай нам бол байсан шүү дээ. Тийм ээ тийм. Тэгээ янз бүрийн муухай юмнуудын одоо ухаа юугаар бас ийм бас байхгүй. Тэгэхээр би энэ жил энэ үгүй хэлчихэд энэ жил энэ нам дээр намаасаа би бас баян зүрхт. Оо за нэр дэвшиж. Тэгтээ нэр дэвшнэхээр хичээд байна. Яагаад? Өдөр зарим одоо мэдгүй янз бүрийн улсууд нэр дэвшгээр үнэ чон вороноор гэдэг шиг одоо энэ улсууд ашгүй нэг 76 энэ хийдэг мэдгүй эднээс энэ аваач орч орон зай байна уу гэсэн ийтэй
Чон бороноор. Тэгээ чон бороноор гэж тийм улсууд их зүрхийг янз бүрийн юм яриад би заримаас нь бас ичээдлээ. Тэгээ би өөрөө бас ингэ хэлчих би тэгтээ наваг уучлаарай. Би ямар нэгэн албан тушаал тийм юм биш. Зүгээр миний ярьсан тэр санаа зовсон. Энэ юмыг бид нар өнөөдрийн орон зайд бятаас аваад нэг сайхан цэвэрлэх. Монголчууд ч нэстэ сүү хийгээд хийсэн сава, сүүгээ гашилсан сава, халуун бүлийн усаар угаад бүр сайн цэвэрж дахиад хийгээр гашилдгүй үстэй. Тэгэхээр чи шахруу жоох юм л дахиад гашилчдаг. Тэгэхээр нэг энэ цэвэрлэгэнд би өөр одоо байга оюун одоо хүчөөд цэвэрлэгэнд авах гэдэг надад. Тий, орох юмсан. Цэвэрлэлцэх юмсан хамтарч. Энэ улсуудтай нийлж хамтарч бүр улаан цаа би хамаагүй цааш хийх би сонголт. Энэ хүнийг болохгүй шүү. Энд чи юм шүү энэ ингээ хэлээд өгөөрэй би хэлээд өгнө. Одоо хэлэх хүн байна уу тэнд? Байж л үү. Гэхдээ одоо бас муугаа юу? Хоёул хэрэг дорт юм уу? Хэрэг дорт юм уу? Гэхдээ тэгтээ би сайхан зүгээр юу яаж байгаа. Энэ намууч их баялаар очив. Адилхан хүнжилд орчоод би энийгээ ягаад тэгээ гойсгоноод л сая тэр одоо хэлхээс өөр өмнө л явж хаяар болов шүү. Арчсан нам бидний хүчнэлэл гэнэ. Хин хүнжилд орж маяглж хоорондоо янгалчихсан. Тэгээд хүчндүүлж дараад намаа хүчнэлээ гэнэ. Ерөөсөө та нарын зар чинь ийм шүү дээ. Тэгээд хүчндүүлээд гонгож байгаа. Та нар угаасаа л ийм шүү дээ. Та нар намаа барьж явахдаа хүчнэлээс. Хаяар гişүү яасан өмнөх сонголт энэ өнгөрсөн сонголт өөрхөн эрх мэдлэг сангийн яамныхаа сайт эрх мэдлийг ашиглаад дархан дагуу улсуудад тэр 300 хэдэн төгрөгийг тавьж өгöö. Сая төгрөгийг тараасан шүү. Тарааж өгöd. Гүн чи тэгээд өөрөө яасан. Хүчнэлсэн биш юм уу? Тэгээ одоо өөрөө хүнд жоо хүчнэлүүлчихээр намайг хүчнэлчлээ гэдэг. Тэгвэл тэр одоо юу ч хууль байгууллагад нь мэддэг юм уу? Арчилсан намайг хүчнэлчлээ гэж гойчихгүй. Тэгээд нэг иймэрхүү маягтай ийм юмнууд чинь өнөөдөр ингээд зурлаад тэг хин хинийгээ хэлээд яах вэ? Бүгд л алдаатай арчсан намайг. Та тэр ер нь улс төрж бол нэлийн хүчтэй улс төрж. Би энэ ярихаар ингээд юу яах юм? Ингээд ооцоод унтчих. Ягаад тэгэхээр эднээс бүгд юмнууд мэдж байгаа. Ягаад над нэг энэ улс их орн маань энэ хүн ард маань үнэхээр харамсалтай гадных нь мэдэр юм харахаар ямар сайхан юм бэ гэж бодох. Таны нэг сонин та Баабар овгтой юм уу? Баабар овг. Ургийн овг. Тий ургийн овг. Тэгэд нийтлэлж Баабарт хоёр эгчдүү хоёрын өгтөл үү ахт хоёрын өгтөл. Тий төрс ахт хоёрын өгтөлт хоёр. А тэгээд та тэрүүгээр бахархаж энэ овгийг авсан байна уу? Эсвэл зүгээр хамаагүй овг үнэ? Гэхдээ ерөөсөө биш үү? Хүн ч бахархах юм байна. Бас тохиолдлын чанар юмнууд байх. Зүгээр ургийн овг аавна гэсэн энэ үед шүү дээ. Би бас үеэр хараа бахархдаг. Монголын улс төр нийгэм энэ одоо оюуны ертөнцид бол бахмаар юм эсвэл тэгээд ургийн овг тэгээд хүн бүхэн овгаал зохиож тэрний урд ядрын түүх ямар ухад биднес нэг яах вэ тэ. Тэгээд би батсан Баабар зүгээр аль нэг юм сонгоё. Тэгээд биднес гүйх манай бидний энэ одоо төрөлхтний одоо бас гайгүй тарихтайгаа сорвсон. Энэ хүнийхээ энэ очоор энэ танаахан тэгээд Баабар овг авсан. Тийм Баабар өөрөө бол Баабар энэ очоор Баабар овгийн гай зохиож авчихсан. Бид авъя гэж. Аль авсан. За. Энд гэхэл бахархалтай юм аа. Одоо эцнэн жилийн дараа монголчууд гэдэг энэ ном бай тэ. Гэхдээ энэ чинь ингээд Баабар энэ Баабар гэдэг чинь бас миний нэр яригдана үстэй. Тэгэхээр бахархалтай юм аа бахархгүй яах гэдэг. Баабарга та хоёрын хин өндөр юм. Би ч яг өндөр байгаа. Тийм үү, автосан явж байгаад ордч явж байсан. Тийм. Манайхан ч одоо уг нь аав ээжүүд маань их өндөр л урсууд шүү дээ гайгүй. Гэхдээ Баабартай намхан болцсон юм л. Хоёр яхаар тийм ном болчдөг байна. За цаг зав гаргая ирж ярилцсан танд их баярлалаа. Бидний ярилцах цаг дуусч байна. Би танаас сүүлчийн ганц асуултыг асуугаад та болж өгөх богинохон хариулаарай. За. Та бол алдартай хүмүүс. Вэ. Таныг бүгд таньнаа. Тэгэхээр та алдартай хүн байна. Та алдраа дааж амьдрч чадаж байгаа юу? Гэхдээ одоо алдар нэр ч одоо яг тий даагдахгүй хүн тачаач биш л дээ. Хүн өөрөө зөвлөв бол тэр даах.
Зүгээр ямар нэгэн шалтгаанаар аль нэг өнцгөөс бас тэргээ буруу хардуулаад ах юм бол бас таахад хэцүү юм байна. Нэг хүний алдар нэг ингэчгээд буцаад яахад их хүнд ачаал юм байна гэдгийг энэ амьдралдаа ойлгох. Тэгээд ер нь айл болохоор би миний өөрийн бодол бол тэр алдар хүндийг нэг даахгүйдэг болмош зөвл явах юмсан. Аянда зөв явахаар ачаа өөрөө хөнгөрдөг байлгүй л гэж боддог. За танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье. Та одоо өөрийгөө төгжиж суухаа болохоор шийдгээс гадна би нэвтрүүлэх төгсчвол нэвтрүүлэлт орсныхаа бас ажгаагаад нэг ард түмэнд гац үг хэлчих. За тэг. Миний Монголын ард түмэн гэж байна. Би ард түмэнд их хайртай. Та энэ ерөө харж байгаа л. За миний Монголын ард түмэн. Би бас та бүхэнд их хайртай. Монголын ард түмэн ухаадаг. Бас их сүрхийг өгүүлхэн ухаантай. Одоо олон зууныг давсан манай буурлууд төгсчүүл мэрэгдүүдийнхаа юмыг өвлж аваад зөвлөж аваад энэ ирэх 16 оныхаа сонгуулийг бүгдээрээ нэг эвтэй найртай аштайхан өөр хүүхд ачуулж сайхан улс орныхоо хөгжинлээр хамтдаа байж зөв сонголт хийгээсэ гэж үнэхээр хүсэж шүү. Хэдүүлээ нийтж жагаад нэг сайхан зөв сонголт хийчихье. Та бүхэнд баярлалаа. Намайг бас хүндэлж хайрладаг ард түмэндээ баярлалаа. Та нартаа намайг өдий зэрэгтэй бас алдар цолтой ийм хүн болгосон юм их баярлалдаг шүү. Та нарт хайртай гэдгээ хэлье. За танд баярлалаа. За үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Ирэх 7 хоногийн даваа гарагийн 21 цагта эргүүлцлээ. Баяртай. За. Баярлалаа. Open your head, take a glass, don't be scared, I'm right here, you wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. Эрдэст Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн.